Сайн байцгаана уу? Энд байна. За, Яна намаас та бүхэнд уншиж гэж бодсон. Тэгэхээр эзэн эхлээд Янад үг өгсөн байдаг. Янад агуу хотны навраа очиод ерөнхийдөө сайн мэдээ ярьж өдрөө гимш гэж хэлчихэд гэж хэлж байгаа юм л да. Тэгээд гим нүгэл хэцүү байна гэж хэлж байгаа. Тэгсэн чинь Яна нэгсэндээ ер нь эзэн яв гэсэн зүгний яг хэсэг зүг явж байгаа юм л да. Тэгж байгаа далайн усан онгоцон далаа руу гарч байгаа усан онгоцонд сууцсан явж исэн баг. Тэгээд дөрөвдүгээрсээс уншиж өгье. Эзэн далаад хүчит салхи хэлгэн далайн шураг боцгосонд хөлөг онгоц сүрэхэд төрөв. Тэгэхэд далаачд айж хүн рүү өөрийн бурхнаа дуудаж хөнгөн болгохын тулд хөлөг онгоцон дээр хачаад дэшээ далаад руу хайжээ. Харин Яна хөлөг онгоцны доод хэсэгт орж ивтээд гүн өрсчээ. Хөлөг онгоцны ахмад Янаг эндэрч чи яагаад унтан вэ? Босож бурхнаа дууд. Бурхан бидэнд санаа тавьж бид сүнэхгүй байж магадгүй шүү дээ гэж хэлв. Хүмүүс бие биедээ эрцгээ. Бидний энэ гамшиг хинээс болж байгааг мэдхийн тулд шав татцгаая гэцгээв. Ингээд тэр шав татсан дуг шавг нь Янад руу унав. Тэд Янад бидэнд одоо хэл. Бидний энэ гамшиг хинээс болж байгаа вэ? Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирв? Чиний улс орон аль вэ? Чи хаанхын ямар үндэстэн бэ гэлцв. Янад тэдэнд би бол еврей хүн. Далаа бай хуурай газрыг бүтээсэн Тэнгэрийн бурхан эзнээс би имээдэг юм аа гэв. Тэгэхэд хүмүүс ихэд дайн сандарч түүнд хандан чи яах гэж ингэв гэжээ. Учир нь Яна өөрөө тэдэнд хэлсэн болохоор тэр хүмүүс түүний эзний орхуугаа цутаж яваа гэдгийг мэдсэн байжээ. Далайн шуурга улам хүчтэй боловч тэдүнд далаа намжаахын тулд бид чамайг яаж болох вэ байна гэв. Яна тэдэнд намайг барьж аваад далаа руу хайж байгаа гэж хэлж байгаа. Далаа руу хай. Тэгвэл далаанаар та нарын өмнө намжин учир нь та нарын энэ хүчтэй шуурга надаас болж байгаа гэдгийг би мэднэ гэж хэлв. Харин хүмүүс газар руу буцах гэж хүчтэй зэлүүдэж байсан боловч чадсангүй. Учир нь далайн шуурга тэдний эсрэг улам ширвэсв. Тэгэхэд тэр эзэнд хашгиран эзэн би хичээнгүйлэн залбирч байна. Энэ хүний амьнаас бол бидний бүү устгаач. Гимгүү цусыг бидэн дээр бүү тохооч. Учир нь эзэн та хүссэн бүхнээ хийсэн гэв. Ингээд тэд Янаг барьж аваад далаад хайсан бөгөөд далаа догшин шивсгээ болов. Тэгэхэд тэр хүмүүс эзний ихэд имэн эзэн дахил өргөж тангарлав. Эзэн Янаг залуулахаар авраг засыг бэлдсэн байв. Яна загсныг эзэнд 3 өдөр 3 шөнө байжээ. Тэгэхээр эзний оршуугаа цутгах гээд явж байгаа боловч эзний оршуугийн хаашаа цутаж чадахгүй лээ. Далаа төмсгийг өөрөө бүтээсэн шүү дээ. Яна тэрийг мэдчихэл байгаа. Бизнес имэдэ гэж хэлж байгаа боловч үнэхээр имээсэн болвол бид эзний оршуугаас ч юм уу эзний хэлсэн газар цутаагаад явж байхгүй шүү дээ. Тэгээ бид нар заримдаа яг гэж Яна шиг дуулуургүй загнах тал байдаг л да. Үнэхээр Яна шиг дуулуур загнадаг шүү. Яна шиг дуулуургүй загнах үед янз бүрийн жахан асуудлууд ч юм уу. За далайн шуурган дотор учиргүй орж халмын залгуулахгүй маа гэхэд халимжтай авраг засны залгуулахгүй маа гэхэд бид ямар нэгэн бас юм урхинд ч юм уу бурхны дараагийн төлөвлөгөөрөө орох бэб төлөвлөгөөрөө орох тийм асуудлууд гардаг. Дараа бурхан заавал нэгэн бурхны үнэхээр нэгүсэл ариу учраас биднийг одоо ямар эзэн бурхандаа дуулуургүй байна боола би чамайг одоо алчий гэж бурхан эзэн шилдэхгүй л дээ. Ямар ч лээсэн сануулдаг тэгээ дараагийн төлгөө гаргадаг аль болох буцаж зам руу яг дуудагдсан дуудлагаа биелүүлэх төр бүх нөхцөлийг хангадаг зөндөл аль байдлаараа л бурхан яадаг үлээ харж үздэг байгаа. Тэр үнэхээр бурхны нэгүсэл үнэхээр агуу шүү. Яна тэрийг дараагийн подкаст нэр би Янагийн эрхэм эзнийг магтаж байгаа талаар хэлж өгнө л доо. Тэгэхээр эхний ээлжинд бид дуулуургүй байдаг. Дуулуургүй байдлаасаа болоод янз бүрийн одоо асуудал сорилтонд ч юм уу орох юм хэцүү байдалд орох тохиолдол байдаг. Энэ бол эзнээс ирж байгаа одоо цовлон гэхэд цовлон ер нь бол асуудал шүү дээ. Заримдаа суугаад явж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар үнэхээр эзэн бурхнаар дуудагдсан болвол бидний дуудлагаа мэдэх явдал маш чухал байгаа. Тэгээд их хүмүүс дуудлагаа мэддэггүй. Янагийн дуудлага даалгавар бол амархан байсан. Бас хэцүү байсан цаг адилхан бол яг бол өөрийнх нь дургуй ч юм уу хэцүү төр үндэст рүү одоо тэрнийг аврах гэж явж байгаа гэсэн сайн мэдээнд явж байгаа. Тэр үнэхээр өөрийнхөө хүссэн газар руу биш маш өөрийнх нь хүсээгүй юмыг бурхан хийлгэх гэж оролдож байгаа Янаг. Тэр нэг удаа Янаг төсөчл зааж байгаа. Тэгэхээр бид нар бурхан яг ямар даалгавар өгсөн бэ гэдгийг мэдэх гэж хуцаа их ордог л да зарим хүмүүс. Зарим хүмүүс мэдсээр ээжэж зөрүүдлээд хийх байдаг. Эсвэл мэдсээр ээжэж удаашруулдаг бас тал байгаа. Мэдсэж байж бүр ингээд зөрүүдэл одоо хийхгүй ч гэдэг юм уу тэгдэг болго. Зарим нь бурхан хэлж байгаа ч ойлгохгүй бурхан биш байх миний бодол байх ч гэдэг юм уу. Эсвэл одоо би буруу сонссон байх гэх мэтчлэн ямар нэгэн шалтгаанаар даалгавраа хийхгүй ойшлуулсан байдаг. Тэгэхээр үнэхээр эзэн танд ямар нэгэн даалгасан болвол
болж өгвөл яна шиг битээ цухтаагаараа. Тэгээд ямар даалгавар даалгасан бол одоо ямар зүйл бидний дуудсан, үйлчлэл дуудсан бол гэж асууж байгаа л та битээ бас эмээгээрээ битээ бас төөрч байх яана гэж битээ айгаараа. Яагаад вэ гэх юм бол бурхан ямар нэгэн байдлаар тэрийг тань хийлэгжил дараа. Тэгээд тов тодорхой бас сонсдог болоор эзний дуулаг. Тэгээд эзнээс гэдгийг зөндөө олон шалтгаанаар бас та мэдэх боломжтой байдаг. Өөрөөс нь давтаж асуусан ч болно шүү дээ. Тэгэхээр та дуулуураасаа гажиж ихчих юм бол бас янз бүрийн асуудал болох юм бол эзнээс байх бас магадaltaй шүү. Тийм учраас та яг миний ажил юу вэ тий? Миний даалгавар юу вэ? Миний дуудлага юу вэ гэдгийг эзнээс тодорхой асуугаасаа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд хэрвээ эзэн хариулахгүй байх юм бол бас төвчээртэй хүлээгээрэй. Тэгээд өөрийнхөө ажлыг хийгээ явж байхад бас буруудах юм байхгүй. Яг бол бурхны төлгөө ерөнхийдөө бол бэлдэг байгаа. Тийм учраас битгий санаа зовоороо, нэг их битгий санаа зовоороо гэж хэлмээрээ. Тэгээд дуулууртай байгаараа баярлалаа.